яах вэ? Тэгэл болж л энэ да болгож л энэ тэгээд хоёулаа зэрэг ажилтаа учраас хүүхд маань жоох учраас одоо хүндээ авсан цалингаа яг бүргээл тэгээл олгоол байна. Төрөөс бол бидрээгээ дэмжиж одоо нэг өнөө хөгжил сангийн мөнгө бол цагаа олсон зүйл гэж бодчихлаа л да. Тийм. Гэхдээ нэг талаараа бас арай л өрөөсгөл болтой юм шиг санагдав. Ягаад тэгэхээр энийг нэг бүндэн байлгаж байгаа дараа үйлдвэр ч юм уу байгуулад бүний ажилгүй залуучуудаа ажлын байртаа болгосон бол арай илүү биднэрт бас төхөмтэй бас байсан гэж бас болох юм. Нэг Америк сурж байгаа үед чинь нэг юу ажиллах хэрэг байдаг байхгүй яг сурж байгаа хугацаанд тэгэхээр зүгээр нэг бэлэн мөнгөөр тэгэл ресторан зөөгч мэж тиймэрхүү. Одоо залуучууд одоо ингээл бид нар одоо ингээл би одоо ингээл ажиллахтай байр авъя энэ тэрэг гэхэл одоо би ганцаараа ажиллаж байгаа тохиолдолд одоо байрахгүй өрхийн орлого сая 1,200,000 мянга байж ш бид нар бол байрын зээлийг зөв олно гэдэг ч үлээ. Тийм тэгээ манай нөхөр болохоор сурдаг дүн зам дээр сургуулийн одоо их дараач төгсгөө. Тийм тэгээ тал дээр л хоёулаа ажиллаж байсан юм бол тэгэл байр дээр л шиг байл. Тэр чи яг сайхан амьдрал гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тэр чинь бас нийтлэг шүү дээ. Эцэг гэр бүлтэй ажилтай хүчин зорилго. Хүсэл мөрөөдөл зорилго байлгүй яах юм бэ? Одоо магистрантаар сурдаг. Тэгээд сургуулаа төгсчөөд хамгийн түрүүнд мэргэжлэрээ сайхан ажиллахыг хүсэж байна. 40,000 оюутан төгсч байна гэж байна. Тэрний нэг 3-4 мянган ажлын бэлт байгаа. Бусад нь ажилтнуудад өөр мэргэжлэр ажил хийх гэж байна. Тэгээд төгссөн оюутан болсон ажилтай ажлын байраас залуучуудын тулгамдж буй асуудал, тэдний хүсэл мөрөөдөл нь нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбооны үйл ажиллагааг чиглүүлэгч луужин байдаг. Энэ ч утгаараа нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбоо, Монголын залуусын дийлэнх нь амьдардаг хөдөө орон нутгийн зүг үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж эхлээд байгаа билээ. Аль ч улсын хувьд залуучуудын бүтээлч байдал нь хөгжлийн шалгуур байдаг. Хүн амынхан 70% бүрдүүлж байгаа манай улсын хувьд эх орны ирээдүй залуучуудаас ихээхэн хамаарх нь ойлгомжтой. Тиймээс ч Монгол ардын намын дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос Монголд анхудаа 3P судалгаа зохион байгуулж залуучуудад тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх цогц бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо орон нутгийн залуусыг дэмжих хагас жилийн хөтөлбөр зарлаж Монгол улсын өнцөг булан бүрт алслагдсан сумын залуучуудад хүрэх зорилт тавин ажиллаж байна. 5 бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар тулгарласны 2 дахь нь говийн бүсийн залуучуудын цугларалт байлаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо Фредерик Эбертийн сантай хамтран залуус ба улс төр говийн бүсийн чуулганаа Дорноговь аймгийн Саншин хотноо улс төр ба та гэсэн хичээлээр эхлүүллээ. Дөрвөн аймгаас ирж оролцсон залуус маань 2 өдрийн турш өөрсдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, улс төрийн ойлголтоо шинжилэн баттгах, багаар хамтран ажиллах, говь бүс нутгийн нийгэм эдийн засагт тулгамдж байгаа асуудлыг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцох юм. Өнөөдөр шинэ Монголын эзэд болсон залуус бид альва асуудалд бодитоор хандаж, гарах гарцыг үргэлж бүтээж, асуудлыг боломж болгож, ганц нэгээрэн ажиллах биш, харин багийн нарийн зохион байгуулалт, хамтын ажиллагаанд үндэслэх учиртай. За бид нэр хамтдаа бас бүсийн чуулга уулзалтыг хийж байна. Хэдхэн хоногийн өмнө манай Зүүн аймгийн залуучууд маань Сэцэн хааны залуучууд гэдэг нэртэй урайлдаар бас бүсийн чуулга уулзалтыг хийсэн. За харин өнөөдөр бол бид нэр говийн бүсийнхээ чуулга уулзалтыг хийж байна. За энэ удаа бид нэр Фредерик Эбертийн сантай хамтарч залуучуудад улс төрийн онлын талаарх мэдлэгийг өгөхөд бол илүү залуучуудад юу тулгамдж байгаа вэ гэдгийг холбооны хөтөлбөрийн хувьд мэдхийн тулд юм сургалтын байдлаар бүсийн уулзалтыг хийж байгаа юм онцлог байна. Man muss es nur noch mal sich selbst bewusst machen,
Wie viel man schon eigentlich weiß. Тэгээд би ч гэсэн та бүхэндээ суралцахаар ирсэн гэдгийг хэлсэн. Та бүхэн маань ч энд бас мэддэг оюундаа нэмэгдэхээр суралцахаар ирсэн. Гэхдээ бидний Фредерик Эбертийн сангийн сургалтын онцлог бол та бүхний огт мэддэг зүйлийг ярих ба шинийг таниулах гэж биш. Харин та бүхний мэддгийг цэгцлэх гэж ирсэн. Энэ удаагийн чуулга уулзалтаар говийн бүсийн төлөөлөл болсон залуус тус тусынхаа аймгийн талаарх товч танилцуулга хүргэж тулгамдж байгаа асуудлаа бие биедээ танилцууллаа. Манай аймаг бол бас нутаг дэвсгэрийн хувьд 109.5 мянган гэсэн ийм 4% байдаг таавчнаас найдвар хийж байна. Залуус маань говийн бүсийн хувьд өнөөдөр эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, нутгийн удирдлага, зам харилцаа холбоо, эдийн засаг зэрэг салбаруудад тулгамдж буй асуудал тэдгээрийг шийдэхэд залуус бидэнд ямар нөөц бололцоо байгааг хамтдаа хэлэлцэж гаргасан нь онцгой байлаа. Орон нутагт ажиллаж амьдрах орон сууцсан гэдэг нийгмийн асуудал шийдэгдэх учраас бас хүмүүс ажиллах байдлыг дутмаг байдаг. Ажлын байр байдаг юм учраас бас нийгэм боловсон хүчний талаар бол дутмаг байдаг. Боловсралтай хүн гэдэг нэрийг зүвчээд яваад идэг. Тэгсэрнээсээ 4 жил сурсныхаа үр дүнгийн эргээд амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй юм байдал бас нэлээдгүй гарч байгаа болол яалтчгүй залуусын дунд тулгамдж байгаа асуудлуудыг нэгэ гэж бидний зүгээс авч үзсэн. Нөхөр нь малаамалдаг, эхнэр нь нэг гэрээ аваад Өмнөг аймгийн төв дээр нэг айлын хашаа дээрээ буучдаг. Тэр яагаад тэгж байгаа юм гэхээр хөдөө орон нутгийн сургуулиуд 10 жилийн сургуулиудын багш нар за тэдний сургалтын чанар муугаа учраас тэр хүн яаж гэнэ вэ? Хүүхдийн эрүүдийг бодоод Өмнөг аймгийн төв дээр амьдарч байна шүү дээ. Энэ тулгамдаад байгаа асуудлыг шийдэхээс наан залуучууд өөрсдөө энэ асуудлыг шийдэх талаар анхаарал тавьж өөрсдөө идэвхтэй бас нийгмийн идэх сайтай залуучуудыг нийгмийн идэвхтэй болгоод багцлаад асуудлаа шийдвэрлэх төрлөөгөө уламжлаад ажиллаа бүтээх одоо тулгамцсан асуудлаас гарах бололцоо байгаа л да. За уул уурхайг дагаад бас сайн ч юм явж байна, муу ч юм явж байна л да. Экологийн асуудал бол жоохон хүнд байгаа. Яг нь явандаа зам тавигдаад ирвэл бас энэ талаар гайг болох гэж бодож байна. Гэтэ уурхайнууд нэгдээд ирэхэд тодорхой хэмжээний бол ажлын байр бол бий болж байгаа. Гэхдээ бас өмнө говийнхаа яг унган одоо тийм төрж өссөн тийм иргэдийг ажилд орох байдал нь бол сул байгаа гэж үзэж байна. Залуус ба улс төр говийн бүсийн чуулга уулзалтад нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны сургагч багш нар байснаас гадна Германы Фредерик Эбертийн сангийн Хятад Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Свен Шверсенский, тус сангийн Монгол төлөөлөгчийн газрын захирал Оюун Гэрэл, Шихийн хутаг хууль зүйн дээд сургуулийн багш Баянбаатар нар зочин багшаар оролцлоо. Говийн бүсийн залуучуудын онцлог нь бол ирээдүйдээ их итгэлтэй, их өөдрөг үзэлтэй тийм залуучууд харагдаж байна. Улс төрд оролцсноор би одоо тодорхой нэг ажил амьдралын их үүсвэртэй болно гэдэг байдлаар биш, өөрсдийнхөө амьдралыг нэлээд одоо тодорхой түвшинд шийдчихсэн асуудлаа шийдсэн ийм залуучууд улс төрлөө орж ирж байгаа эрүүл юм сайхан хандлага бас харагдаж байна. Би улс төрд нийгмийн сайн сайхны төлөө оролцъё гэдэг ийм хүсэл эрмэлзэлтэй ирж байгаа энэ залуучуудаа улс төрийн үзэл баримтлал, онол, нийгмийн байдал, нийгмийн асуудал шийдэх гарц тэрэн дундаа одоо намын гишүүн залуучуудын хувьд намын одоо мөрийн хөтөлбөр гэж юу юм, сонгуулийн хөтөлбөр гэж юу юм, энд ямар байдлаар асуудлыг шийдэх ёстой юм бэ гэдэг талаас нь илүү тийм сургалтуудыг одоо богино хугацаатай тийм эрчимтэй сургалтуудыг хийж байх юм шаардлага харагдаж байна гэж миний хувьд бодогдлаа. За тэгээд ер нь бол урд өмнө хичээлүүд яаж явагддаг гэсэн юм илүү нэг онлайн тестийн чанартай академик мэдлэг бол хөндөг байсан бол одоо залуучууд хоорондоо баг болж ажиллаж тийм ээ өөр өөрсдийнхөө үзэл бодлыг нэгтгэж сайн дураараа яаж эвлэх нэгж оролцсон гэдэг тийм талаар баг болж ажиллаж байгаа нь бол сургалтын за академик болон прагматик сургалтыг хослуулж чадж байгаа бас энэ сургалтын онцлогч давуу тал нь байгаа болов уу гэж би бодож байна. Тэгээд энэ дээр нэмэлт хэд говийн бүсийн залуучуудын оролцоо гэдэг тийм ээ улс төр ба за залуусын оролцоо гэдэг энэ чуулга уулзалт за сургуулиуд үндсэндээ за хамгийн гол нь нэгдүгээр залуучуудыг нэгтгэх тийм ээ за тэдгээрийн өөрсдийнхээ улс төрийн одоо ямар оролцоонд за ямар байдлаас хандах ёстой гэдэг үзэл баримтлалыг баталгаажуулах за гуравдугаарт нь бол үндсэндээ залуучууд өөрсдөө бие биедээ туслалцах багаар ажиллаж яаж хөгжих вэ гэсэн дэр боломжийг олгосон сургалт байгаа болов уу гэж ойлгож байна.
Ийхүү дорн говь, дунд говь, өмнө говь, говь Сүмбэр аймгаас төлөөлөл болсон залуусыг залуус ба улс төр сургалтаар нэгтгэж, бие биетэйгээ танилцж, хүсэл зорилгоо хуваалцаж, аймаг орон нутагта тулгамдж байгаа асуудлаа ярилцаж, тэдгээрийг томьёолж чадсан чуулган болж чадлаа. Энд бол манай залуучууд идэвхтэй оролцож байна. Нэгдүгээрт бид бүхэн холбооныхоо үйл ажиллагааг тэлэх нэгдүгээрт, хоёрдугаарт бие биентэйгээ танилцж залуучуудын нэгэн зүгт одоо тийм ээ сэтгэл оюунаа чиглүүлж чадвал бид ямар их одоо нөөц бололцоо байна вэ гэдэг асуудлыг бол үнэхээр их мэдэрцгээж байна. Тэр шударгаараа сургалт амжилттай явж байна. Манай залуучууд бүгд маань нэгэн хүсэл эрмэлзэлтэй, чиглэл зорилготой ингэж болох хаа гэж миний хувьд бол бодож байна. Чуулга уулзалтын үеэр залуус маань хамтдаа багаар ажиллаж, мөн сургалтад оролцогчд маань тусч нэг өдрийг өрнүүлж, сайн шант хотын иргэдэд туслахын зэрэгцээ. Нийгмийн ардчлал, Монголын залуучуудын холбооны үнэт зүйлсийг зурцчлан таниулж, хичээлээр олсон мэдлэгээ баталгаажуулж байсан юм. Өнөөдөр Дорнов аймгийн төв Саншин хотод Фридерик Эбертийн сан болон нийгмийн ард Монголын залуучуудын холбооны сан санаачлагаар Говийн Бүсийн 4 аймгийн залуус ба улс төр сургалт семинар маань амжилттай зохион байгуулагдсан явж байна. Энэ сургалт семинараар ялангуяа залуучдын өмнө тулгамдж буй боловсрол, эрүүл мэнд, ажил үйлдэл, ядуурын талаар одоо залуус маань өөрсдийнхөө үзэл бодлын талаар ярилцж, ялангуяа багаар ажиллах, багийн үр дүнд одоо гарч байдаг сургалтын маань үр дүнгийн талаар энэ говь нутагт нэн төрлийн тулгамдж буй одоо боловсрол, эрүүл мэнд, ажил талаар ярилцж байгаа бол сургалтын маань үр дүн хэрхэн амжилттай болж байна. Өнөөдрийн энэ сургалт зөвлөгөөний зохион байгуулж байгаа нийгмийн ард Монголын залуучуудын холбооны удирдлагууд залуучуудаа болон хичээл зааж байгаа багш нартаа Фридерик Эбертийн сангийнхаа удирдлагуудаа нийт дорн говьчуудынхаа нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Чуулганы төгсгөлд залуус маань аймгийн түүх дурсгалт газруудаар хамтдаа аялаж, дэлхийн энергийн төв, догшин хутагтын бясалгал үйлдэж байсан агуйг үзэж сонирхлоо. Нийгмийн ардчлал Монголын залуучдын холбооноос энэ зундаа багтаад 5 бүсийн чуулга уулзалтыг мөн одоо бүх сумдын чуулга уулзалтыг зохион байгуулж, анхан шатныхаа бүтэцгэн байгуулалтыг шинжилэн зохион байгуулж байгаа. Тэгээ хоёр дахь бид нэр одоо бүсийн чуулга уулзалтаа нар саатсан одоо говь нутагт зохион байгуулж байгаа их баяртай байна. Дорны говийн залуучууд, өмнгийн говийн залуучууд, манай говь сүмрийн залуучууд, Дундгов аймгийн залуучууд маань хүрэлцэн ирж говь нутагт тулгамдж байгаа асуудлыг залуучуудын нүдээр хэрхэн харж яаж хийх вэ гэдэг зүйлийг олон талаас нь хэлэлцэж бас онлын төлөвийн туршлага судалсан юм чухал арга хэмжээ болж байна гэж бидний хувьд ойлгож байна. Онолгүй байна гэдэг нь өөрөө онол юм а гэж ярьдаг. Гэхдээ онол гэдэг нь өөрөө хамгийн шалгарсан олон арга барилын нийлбэр учраас өнөөдөр бид нэр монголчууд улс төрийн онолыг, нийгэм эдийн засгийн тухай энэ онолыг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг юм олон ойлголтууд бидэнд байдаг. Жишээлбэл ардчлал гэж юу вэ гэхээр яг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг. Ардчлал маань өөрөө ямар нэг нийгмийн ардчлал, ямар нэг либерал ардчлал гэж ярьж байгаа юм бэ гэдгийг бас мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг. Эсвэл ардчлал гэхээр зөвхөн үнийг парламентын танхимд байх ёстой зүйл гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ маань эрүүл мэндийн систем, боловсролын систем, бидний бүс нутгийн системд хэрхэн хэлбэрших вэ гэдгийг бас бид нар мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг явдаг. Энэ бүх зүйлүүдийг илүү боловсруулж, ирээдүйн Монголыг авч явах, ирээдүйн орон нутгийг авч явах залуу удирдлагыг бэлдэнэ гэдэг нь өөрөө Монгол улсын хөгжилд бас чухал хувь нэмэр оруулах ёстой зүйл юм а гэж үзэж байгаа учраас бид нар Эбертийн сантай хамтраад залуу удирдлагчдын боловсролыг нэмэгдүүлэх юм томоохон хөтөлбөрийг хийж байгаа. Тэгээ цаашдаа хангаан бүс, төвийн бүс, за баруун бүсийн залуучуудад бас энэхүү сургалтыг хийн. Тэгээд 10 сард бид нар багтаад
орон нутгийн залуу өдөрчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулахад бидний хувьд бэлтгэл ажил хангаад ажиллаж байна. Төрөлх нутгаан хөгжүүлэх, өөрчлөн шинжлэх ажил энэхүү сургалтад хамрагдсан лидер залуучуудаас эхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна. Хаана хүрэхээ мэдэхгүй бол юу ч бүтээж хийж чадахгүй гэдэгчлэн шинэ Монголын хөгжлийг өнөөгийн залуус бид зүрх сэтгэл, оюун бодолдоо бүтээх учиртай. Итгэл сэтгэлээ нэгтгэе зүг-зүгийн залуусаа зүг зүрхэндээ ортоцой чиний миний Монгол чин зүрхэндээ харилаа сүрхүчтэй хорныхоо сүлхимрийг өргөө атсан гаршиг ивтэн асан гавшиг одоо амин хайртай Монголынхоо алдын дурсаж жамдри залуучуудаа ордон хүссэн дуутай Монголын залуус бидний хорон Монгол танда зүтгэе бигэ хүсдэг бүгдөө гэрэл тэрэг зороо газрын залуусаа гаргараасан атгацгай чиний миний Монгол чин зүрхэндээ харилаа сүрхүчтэй хорныхоо сүлхимрийг өргөө атсан гашиг одоо амин хайртай Монголынхоо алдын дурсаж жамдри залуучуудаа ордон хүссэн дуутай Монголын залуус бидний хорон Монгол танда зүтгэе асан гашиг одоо амин хайртай Монголынхоо